Хандгаа зөвчтэй баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо 21 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын бүжгийн тэмцээнээс нийслэлийн 32 дугаар сургуулийн Jimmy Dance Club-ийн сурагч K-pop бүжгийн төрлөөр оролцож мөнгөн медальтай их орондоо ирлээ. Тэдний хувьд дэлхийн 10 гаруй бүжгийн спорт сонирхогчдод өрсөлдсөн байна. Jimmy Dance хамтлаг 18 хүний бүрэлдэхүүнтэй орон орны бүжигчдтэй өрсөлдөж ур чадвараа үнэлүүлсэн Jimmy Dance хамтлагийн охид дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан бүжигчид болох мөрөөдөлтэй. Энэ удаагийн тэмцээн нь тэдний оролцож байгаа олон улсын анхны тэмцээн юм. Мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Солонгосын өрсөлдөгч маань бол нэлээд том өрсөлдөгч байсан хүчтэй. Тэгээд маш их зүйлийг ойлгосон, туршлага болсон анхны маань тэмцээн байлаа. Ер нь бол урлагийн хүн болохыг амар багасаа хүсдэг байсан. Тэгээд багасаа хойш бүжиглээд тэгээд ер нь анх энд орж ирсэн. Өрсөлдөгчд болохоор үнэхээр хүчтэй байсан. Бүгд үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан. Тэгээд бүжиглэж байгааг хараад бид нар амар сандарсан ч гэсэн ингээд өөрсдөө ингээд хичээгээд сайн бүжиглсэн гэж бодсон. Тэгээд яг тэмцээнээсээ гараад бид нар чадсанаа мэдээд мөнгөн медаль авснаагаа амар бахарсан. Яг нөгөө өөрсдөд нь илүү ойрхон хөдөлгөөнүүд нь TikTok мөн гэл хүмүүсд янз бүрийн яндадаг шүү дээ. Тэрнтэй харилцаар гэлс ингээ хөдөлгөөнүүдэд хурдан яаж ирдэг. Тэгээ дээрэс нь нөгөө бас нөгөө тодорхой хэмжээний бас хүнд элементүүд оруулж өгч тэдрийгээ бас хийж иж бүжиг маань бас гоё бүрэн дүүр болж байгаа. Тус тэмцээнд орохын тулд тэд 1 жилийн өмнөөс бэлтгэлээ хангажээ. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд K-pop урсгалаараа дэлхийд дахинд алдаршсан мөн тус улсын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлгээ. Тэгвэл дэлхийг байлдан дагуулж чадсан K-pop бүжгээр өрсөлдөж амжилт гаргасан нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн сурагчдад энэ удаагийн тэмцээн үр өгөөжтэй туршлага хуримтлуулах том боломж болсныг онцоллоо.